Миний найз охин сүнс хардаг. За юу яцхан бамбарнууд минь. Солонгос кинонууд руугаа орсон чинь арай л дарк талдаа хэд хэдэн кино оруулсан байлаа шүү те. Тэгвэл одоо аимшигын мөртлөө арай хөнгөн нэг хөөрхөн кино яриад үзүүл яад юм бол энэ нь 2011 оны нэлээд өндөр үнэлгээтэй кино болох Spellbound. Яг тэгэхээр олон юм яриад яг уу шууд 2011 оны Spellbound нэртэй кино руугаа орцгоё. Дээрээс нь манайхан энэ киногоо үзчихэд байнгын дарк биш хаа нэг иймэрхүү аимшигын мөртлөө хөнгөн хөөрхөн кино оруулвал ямар байна гэдгийг доор комментоор заавал бичээрэй за. Ирээдүйд алдартай элбчин болох мөрөөдөлтэй гудамжны элбчин Жүгүү нэгэн удаа хамтрагч ахынхаа хамт гудамд элбээ үзүүлээд байж байхад их л царайлаг мөртлөө их л гунигтай мэд харагдах бүсгүй ширтэж байснаа яваад л өгчгөн тэр. Мань Жүгүүд ч нэг л сонирхолтой санагдаад өнөөх эмэгтэй араас нь дагаж явж байхдаа шүүгэнээс гарч ирдэг сүнс энтертэй шинэхэн элбний санаа олсноор шууд гүйж очоод өнөөх бүсгүүд хамтран ажиллах санал тавьж буугаар кино маань эхэлнэ. Хэсэг хугацааны дараа мань Жүгүүч өнөөх шинэ элбээрээ их л амжилтанд хүрчихсэн одоо гудамд биш бүр том зааланд элбийн үзүүлбэрээ үзүүлдэг болчихсон л байхан тэр. Шүүгэнээс сүнс гарч ирээд намайг тэр хүн алсан энтергээл үзэгч нарын дунд сууж байсан багийн гишүүн нь ч хамт жүжиглээд ер нь л энэ үзүүлбэр нь их л алдартай болчихсон л байдаг. За ингээд нэгэн ажлын өдөр дуусахад өнөөх гудамжинд танилцаад хамтран ажиллаж эхэлсэн манай гол дүр болох Ёрич ажлаа дуусгаад харих гэж байхад өнөөх Жүгүү буюу захирал нь хамтдаа хоол идцгээе л гэн. Гэвч яагаад ч юм ямар ч гоё амттай, ямар ч үнэтэй хоол амлсан манай Ёри огт ажлынхантайгаа хамт явдггүй юм байлаа. Нөгөөдөл нь ч хамтарч ажиллаад бүтэн жил болцоход энэ Ёри нэрээ сонин шүү гэж ярилцаад л үлддэг. Хэдий өнөөдөр манай Ёригийн төрсөн өдөр ч гэсэн гадаадд байдаг ээжтэйгээ утсаар ярангаа гэртээ ганцаараа л бүтэн торт энтер идээд тэмдэглэж харагдах ба унтахтаа яагаад ч юм том өрөөндөө жижигхэн майхан дотор унттгэл болж таардаг. Ер нь бол манай хүн нэг тийм бүрэг талдаа ямар ч найз нөхөдгүй эмодуул юм шиг байгаа. Ганцаараа тэмдэглэсэн төрсөн өдрийн ажиллагаач сайхан болж унтах гээд хэвттэл өмнөх шөнө ирсэн хоёр сүнсний хэргийг цагтаа руу залхан энэ зам дээр хоёр жаахан хүүхдийг машин мөргөө зугтсан хэргийг хийх гэсэн юм. Би өөрөө хараагүй зүгээр хүнээс сонссон гэж нэлээд дөжөрчгсөн шинжтэй л мэдээлэлж харагдана. Ерөнхийдөө бол манай хүн сүнс хардаг. Тэгээд тэр сүнснүүд нь ирж тусламж гуйдаг. Тэгээд тусалдаг нэг тийм хэцүүхэн чадвартай л болж таардаг. Ахин нэг ажлын өдөр дуусахад энэ удаа захирал Жүгүүнч бүр тулж ирээд ахин зогтох аргагүй болтол нь гуугаад, шалаад, шордож байгаад бүтэн жилийн дараа ашгүй нэг манай хүнийг зөвшөөрүүлснээр анх удаа ажлынхантайгаа хамт гарч хоол идэхээр боллоо доо. Гэтэл яг үнэндээ манай хүн уухаараа ёстой л нэг хүнээ байдаг юм байлаа. Жумман пив урдаа өрөө тавьчихсан, баараг л тасарчихсан. Та нар сүнс энтер ямар байдгийг мэддэм үү? Хаа сайгүй сүнс байдаг. Та нарыг унтаж байхад чинь хүртэл дээрээс чинь хараад ширтэл байж байдаг. Энтергээд олон юм яриад. Сүүлдээ бүр захирал дээрээ очоод агсан тавьж байснаа цамцыг нь ураад л хайчихсан тэр. Маргааш нь ч болж манай хүн дүрмийн дагуу өрвөөсөн юм сэрээд өмнөх шин болсон зүйлсээ санах гээд ёстой л нэг тарчилж эхлэн дээ. Энэ үеэр нөгөө талд өнөө захирал Жүгүү нь модель найз охиноо нисэх онгоцны буудал дээр гаргаж өгөхдөө хүний урманд нэг тэврэгчгүй байхыг нь харуул жоохон хүүтэн дүү харьцаатай юм шиг харагддаг. Манай хүн ч захирал руугаа залхан уучлаарай би яг юу болсныг санахгүй байна. Таны цамцыг за би шинэ цамц авч өгнө гэж араас нь уучлалт гуйж гарна. Өнөөхөн ч тэр чинь миний захиалж хийлгсэн үнэтэй цамц энтер гэж ярьж байхад манай хүн дахиад сүнс харагдаад эхлэх ба захирал нь ч жаал ганцаараа ярьж байснаа. Байна уу? Хөөе байна уу гэж байснаа. Гинтэл чимээгүй болсонд нь санаа зовоод шууд манай хүний гэрийн зүг хөдлөхөн тэр. За ингээд манай хүний гэрт ирэхэд хоол хүнсгээд ахам юу ч байхгүй тэгснэ том өрөөндөө майхан энтер засчихсан гэж их сонин төрхтэй л ухтаж авах нь тэр. Өмнөх шөнө нь идэж байсан торт
доортноосоо нэг зүсмийг гаргаж ирж тавиад сууж байхад гинтэл нэг сүнс хүүхэд гараад ирэх ба яджитал тэрийг нь өнөөх захирлан ч гэсэн харчихдаг. Манай хүн ч энд зүгээр нөгөө хөршийн хүүхэд байгаамаа. Та ингээд явдаа гэдэл байхад өнөөх захирал нь өнөөх сүнс хүүхэдтэй бүр тоглох гэж дайраад л. Тэгснээ сүүлдээ бүр сүнсийг нь цочоогоод л ёстой л нэг илэрч гарна да. Оройч болж манай хүн ямарваа нэгэн шалтгаанаас болж өчнөөн жил уулзаагүй. Гэхдээ байнга уцаар ярьдаг нэг бондгор найзтайгаа уцаар яриад л. Өнөөдөр манай сүнс биш амьд хүн ирсэн гэд боддоо гэдэл их сонирн болгож яриад л. Ойр дууссан сонин хачин зүйлсээ жаал ярьж харагдана. Оройч болж өнөөх захиралж үгүүнч гэртээ унтаж байхад мэдээж л захирал нь манай хүн рүү хар шөнөөр залхан нөгөө өдрийн хүүхэд чинь манайд ирчихсэн байна авраарай гэдэл ярьснаар манай хүн аргагүй эрхэнд л гэрт нь хар шөнөөр очихоор болдог. Манай хүнийг очиход өнөөхөн ч бүр салганчихсан миний нуруунд дээр бүр гарчихсан байсан. Бас ханаар гүгээд байсан гэдэл гэрийнхаа гадаа байж байх ба манай хүн ч аргагүй эрхэнд тэр чин сүнс гэдэл үннийг нь хэлчихдэг. Гэрт нь хамт ороод л өнөөх хүүхдийн сүнсийг хайж байхад өнөөх сүнс ч гарч ирснээр манай хүн сүнсний гарт хүрээд л яг ямар зүйл хүсэж байгааг нь ойлгож авдаг. Тэр нь яг үнэндээ хөөхий нэлээд зилүүд газар дөнгөж өдөрхөн осолд ороод өгчгсөн хүүхдийн сүнс байсан ба амьд хэдий ч ямар ч тусламж дуудаж чадахгүй байсан аавыгаа л зааж өгөх гээд байсан л болж таардаг. Манай хоёр ч цагдаа имлэг дуудаж өгч туслан өнөөх хүүгийн сүнс ч баярлаа гэдэл доошоогоо бүхэлдэн сүнс нь одоо л нэг амьрлаж харагдана. Иймэрхүү зүйл болсноор манай хүн ч өөрийн түүхээ ярьж эхлэхэд хөөхий бүр ахлах ангитай байхдаа ангийн зугаалганы үеэр автобус нь гүүрнээс унаж хүүхдүүд голын усанд живээд тэгээд яг үхэхийн алдад онцгой байдлынхаа ирж аварсан ба тэр цагаас хойш сүнс хардаг болсон л гэн. Гэхдээ хамгийн дотны найзыгаа тэр ослоор алдсан. Магадгүй би үхээд манай найз Жуи амьд үлдэх боломжтой байх байсан гэдэл их л харамссан байдалтай л ярьж харагдана. Бас нэг сонин зүйл нь яагаад ч тэр үхсэн найз Жуигийнхэн сүнс нь байнга л гарч ирээд эргэн тойрны бүх хүнийг нь айлгаад бүр огт тайван амьдруулахгүй байсан тул гэрийнхэн нь ч гадагшаа явж тусдаа амьдрах болоод бүр цаашлаад манай хүн ямар ч найз нөхөдтэйгээ уулзгаа байгаад орой өчээр энэ тэрүүгээр явхаа хүртэл байсан л гэн. Ерөнхийдөө бол тэр найзынхын сүнс нь манай хүнийг огт аз жаргалтай амьдруулахыг хүсдэггүй л болж таардаг. Өнөөх захиралж зүгүүч тэр найз та хоёрыг тэгээ зэрэгцээд хэвтэж байхад онцгойгийнхан яагаад чамайг төрүүлж аварсан. Гэтэл онцгойгийнхан тухайн үед манай өний биенээс нэг тийм сонин гэрэл шиг зүйл олж харсан учраас нэг ч юм бодлохгүй шууд манай хүнийг эхэлж авраад дараагаар нь тэр найз Жуиг нь аврах гэтэл оройтчихсан байсан юм байна лээ. Гол нь манай хүн юун гэрэл ямар учиртай гэрэл энтрийг нь огт гүйцэд ойлгоогүй л гэн. Тэгснээ хөөх юм манай хүн хоосон нуурлуу Жуи чи миний найз байж яагаад намайг аз жаргалтай амьдруулахыг хүсэхгүй байгаа? Чи юу ч хийсэн би жаргалтай байгаа за гэж орилоход өнөөх захиралж уугуун ч гэсэн өө юм уу чөтгөр Жуи чи хэдийнэ өнгөрч гсэн байж яваад өгөөч гэдэл бас хөөрхөн манай хүнийг дэмжээд л ах шиг байгаа. За ингээд л оройч болоход өнөөх байнга л уцаар ярьдаг бондгор найзтайгаа уцаар ярихад өнөөх нь юу вэ чи чинь тэгвэл бараг захиралтайгаа болцоод байгаа юм биш үү? Алив манай нэг найз романтик зохиол энтер бичдэг туршлагатай зохиолч байгаа. Тэрнээс зөвлөгөө авъя гэж гурвалсан уцаар ярилт болно доо. Өнөөх зохиолч нь ерөнхийдөө болцоо гэдэг чинь бол энтергээд жаал үлээж байснаа манай хүнийг бүр соххор болцоонд явуулахаар болчихдог. Маргааш нь ч өнөө захиралж ажлынхаа ахта гудмаар явж байхад нэг кафе дотор манай Ёри бүр нэг мөнгө хүлэгч гэмээр царайтай эвгүй нөхөртэй хамт суучихсан. Их л хэцүүхэн байдалд байгаа харагдахад захиралж өвгүүнч очиж туслаж салгаж аваад тэгснээ бүр манай хүнд сохор болцоо энтерт явах өөр дажгүй залуучуудыг санал болгоод эхлэндэ. Санал болгосон залуучуудыг нэлээд үзэж байгаа захирлынхаа нэг найзтай уулзахаар болоод уулзахад манай хүнд ч овоо таалагдаад нөгөө залууд нь ч манай Ёри овоо таалагдж байгаа харагддаг. Захиралж өвгүүнч сонин гайхаж хараад нэг тийм манай хүнийг харамлаад байгаа мó гэлтэй л харагддаг. Уулзалт ч сайхан болж өнөөх сохор болзооны залуу хоёулаа ахиж хизээ уулзах уу? Би өнөөдрөөс хойш үүр чиний хажууд баймаар байна. Өөдөөс чин сум ирвэл урдуур чин ормоор байна. Эдэргээл үлээж байхад утсан дугарснаар машина гяс холдуулаадахыг гээл гартал.
안 돼. Бас л нөгөө Жүүи найз нь саад болсоор л байхан тэр. Болзоот залуу нь ирэхгүй удаад байсан тул манай хүн гайхаад газ зогсоол руу очиход түрүүхэн ихэл сүрхий байсан залуу нь нэлээд айсан шинжтэй л цаашаа битгий ойрт гэж орилж байснаа шууд л машиндаа суугаад яваад өгдөг. Манай хүн ч хөөрхий эцэст нь нэг найз залуутай болох нь гэсэн чинь бүтлгүйцснээр уйлаад л гоцорхон тэр. Битүү эморсон манай хүн эморлоо гаргах гэж захиралтайгаа бейсбол хальт тоглоод гадуур цаснаар алхаад ер нь л манай хоёрын дунд нэг тийм зүйл үүсээд л ах шиг байдаг. Маргааш оройн ч болоход захирал жүүгүүн залгаж дуудснаар манай хоёр нэг газар ороод шууд лууж эхлэн дээ. Нилээн чууж, нилээн согтцоох ба эцэст нь манай хүнийг гэртэн таксидад хүргэж өгөхөд үүдэн дээр нь бас л нэг сүнс байсан тул шууд цаашаага захирлынхаа гэрлүү явахаар болдог. Захирлындаа очиод унтах гэж байхад өнөөх Жүүийн найзынхан сүнс ахаад гарч ирснээр захирал нь чөөрхөө унтаж чадахгүй бүр салганчсан байдалтай л байдаг. Үүнийг нь харсан манай хүн чөөрхөө айдсаа даван туулах арга энтергээд хүүхч хөөхөө юм зааж өгөөд айдсыг алга болгох тэрвэрлт энтер гэж тэрврээд сүултээ гэрт нь яг л өөрийнхөө гэр шиг майхан барьж байж ашгүй нэг 50 сайхан амарч чаддаг. Өглөөж болоход гинтэл майхныг нь гаднаас нь онгоолгоод захирлынх нь найз охин гараад ирхэн тэр. Тэгснээр найз охин нь манай хүн рүү би Жүүгүүгээс чиний тухай сонсож байсан. Чи их хэцүү юм байл ш тэ. Найзуудтайгаа ч уулзч чадахгүй. Болзоо ч хийж чадахгүй. Бүр гэрийнхэнтэйгээ ч уулзаж чадахгүй. Гэртээ зөвхөн нохой тэгээд элдв сүнснүүдтэй амьдардаг гэхлээр хэцүү юм да тий. Би л авт эсэлгүй хэдийнэ амиа хорлцсон л байх байсан байх. Энтергээд малтсаар байгаа л манай хүнийг явуулчихсан тэр. Манай хүн чөөрхий ёстой л нэг цүм эморчсон нөхөр гэртээ ирээд л нөгөө л хоёр найзтайгаа уцаар ярих ба миний амьдрал зүгээр л байгаа шүү дээ тий. Хин тэгэж амар зовоод байгаа юм гэдэл их л өрөвдөлтэй л нүдэндээ нулимстай л ярьж харагдах хэдий ч сүүл рүүгээ бүр л тисэлгүй ёстой л нэг сад тавьчихдаг. Би ер нь хойштой ахиж барыг инээж чадахгүй л бах. Надад маш хэцүү байна. Энэ чигээр амьдарч байгаад үхсэн ч хинч намайг мэдэхгүй, бас тоохгүй. Тэр эмэгтэй ер нь зөв байсан. Ямар хүн над шиг эмийг угаасаа хайрлах юм. Зарим өдөр би бүр амнаасаа нэг ч үг гаргаагүй байдаг. Би ер нь өөрийнхөө үхсэн эсвэл амьд эсхийг ч мэдэхгүй байна. Би ч гэсэн инээж жаргалтай баймаар л байж гээд хөөрхий асгартлаа уйлж гарна. Утсаар ярьж байсан хоёр найз нь ч гэсэн асгартлаа л уйлж харагдана. Маргааш нь ч болоход өнөөх захирал нь гэртээ чив чимээгүй сууж харагдах ба найз охин нь яасан тэр эмэгтэйгээ санаад байгаа мó гэхэд захирал залууд шууд тийм ээ л гин. Тэгсэн чинь найз охин нь хүн ер нь өөртөөгөө ижилхэн хүнтэй уулзвал хамгийн жаргалтай байдаг гэсэн. Амжилт хүсье. Тэр сүнс интерес нь чи яахгүй гэвэл та хоёр их л тохирохоор харагдсан шүү гэж хэлээд хамаг юм аваад яваад өгсөн тэр. Ажлын өдрүүд ч эхлэхэд манай хүн ажилдаа огт очихгүй захирлан ч гэж бүр бүтэн эмо нөхрөл сууж байдаг. Манай хүний гэртээ байж байхад гинтэл хонхон дуурах ба бүр гайхаад гараад хартал хөөхөө бондгор найз нь нөгөө зохиолч найзаагаа дагуулчихсан хаалганых нь гадаа зогсож байдаг. Тэгснээ бас хөөхөн тэр сүнс чөтгөр интерес чинь өнөөдөртөө айхгүй. Янзын сайхан мах сөөжөө авчирсан сайхан идцгээе гэж хөөхөө найзынхаа хэцүү үед нь хэдий айсан ч гэсэн зориглоод гэрт нь ирсэн л юм байлаа. Нөгөө талд өнөө захирланч бүр эм орчихсон шалны доорх нүхэнд орчихсон санаад байна гэж огт гарч ирэхгүй байх ба өнөөх ажлынх нь ахын ч өгсөн охтууд нүүрнийхөө будгийг угаачихвал чи ч зүхтэн да. Зүгээр чиний гормоноос ч болж байгаа. Тархинаас ч гарч байгаа шийдвэр биш. Зүгээр сайхан уугаад сайхан массажинд орцгоё. Тэгээд зүв зүгээр болчихно гэж үгэлэхэд мань захирал залууд шууд уцаа гаргаж ирээд манай ёри руу залгаснаа нөгөө би байна санаад байна. Одоо уулзъя гэж хэлэхэд манай өнөө бондгор найз нь уцыг нь шууд шүүрч авснаа удахгүй гарлаа уулзъя гэж тасалчихдаг. За ингээд хоёр найз нь манай хүний нүүр амыг газ будаад бэлдээд гаргах ба манай хүн анх танилцсан газраа ирээд захирлыгаа хүлээж байхад 괜찮으세요?
Их л зөрөгтэй аварсан хэдий ч хөөхөө бас захирлан салгантлаа айчсан л харагддаг. За ингээд манай хоёр албан ёсоор уулзаж эхлэх ба манай хүн ч хөөхөн найз залуу руугаа чи надтай үнэхээр уулзмаар байгаа бол маш аюултай гэдгийг байнга санах хэрэгтэй шүү. Чамд зөвхөн амь насны биш бас гинти ослын даатгал хүртэл хэрэгтэй. Бас хоёулаа ямарваа нэгэн байдлаар саллаа гэж бодоход муу ёрын шулам чөтгөр энтер гэж огт намайг харахгүй шүү. Бас хэцүү байгаа бол шууд намайг хаяад яваарай за гэж бас хөөхөн өнөөхийнхөө аюулгүй байдалд их санаа тавьж байгаа л харагддаг. Болзоонч сайхан үргэлжилж манай хоёр ч албан ёсоор үерхэж эхэлснээр шууд нөгөө ажилдаа орж харагдана да. Анхныхаа шөнийг хамт өнгөрүүлчихээд өглөө захирлж өгөө нь манай хүнийг үнсээд л ажилдаа явхад өнөөх найз жуугийнхэн сүнс хараад л зогсож байхын тэр. Манай хүн ч гэртээ буцаж ороод за одоо ингэж майхан энтерт унтахгүй гэдэл хамаг майхан энтрээ өвхээд л далд хийхдээ айл дээр энэ шүүгэн тэгээд бараг мартчихсан байсан нэг хайрцгаа олох ба онгоолгоод үзвэл нэгэн хүзүүний зүйлд гараад ирэх нь тэр. Манай хүн уг зүйлтийг хараад ямарваа нэг юм санснуу гэлтэй их л сандраад найз залуугийнхаа зөв хөдлөх ба өнөөхөн ч ажил руугаа явж байхад гинтэл нэг сэрээтэй том машин ирж мөргөөд гараад харахад ямар ч жолооч байхгүй. Тэгснээ бүр дээрээс нь барилгын асар том төмөр хаяг энтер унаад араасаа эвгүй аюултай зүйлс тохиолдож эхэлдэг. Нөгөө сүнс найз жууийн сануулга өгөөд байгаа ч юм шиг. Захирлж өгөөч ашгүй элдв бэртлэгэмтлэхүү гараад ажил дээрээ ирээд элбийн үзүүлбэрээ эхлэж байхад манай хүн яран сандран орж ирээд хамгийн урд суудал дээр сууцдаг. Элби үзүүлбэрч зохиолын дагуу явж харагдах ба өнөө шкафнаас гарч ирсэн сүнс нь чи энд яах гэж ирсэн бэ? Өөрөг чинь алсан хүнийг олох гэж ирсэн юм уу? Гэдэл үзүүлбэр үргэлжилж байхад өнөөх сүнс нь шууд урд игнэнд сууж бүү манай ёоры руу заагаад зохиолоос нэг л өөр болоод л ирэх ба За энд яг юу болчих вэ гэвэл манай хүн ахлах ангитаа өнөөх автобусаар явж байхдаа тэр дотны жүүийн найзаасаа ганцхан зүгээд үзчихье гуйж гин гэж гуйсаар байгаа тэр хүзүүнийхэн зүйлтийг аваад дөнгөж хүзүүндээ зүүх үед нь өнөөх автобусных нь аюултай осол болсон л юм байна лээ. Тэгээд нөгөө онцгойгийнхан яаран ирэхэд хоёр охин зэрэгцээл хөвтөж байсан ба нэгнээс нь гэрэл гэлбахаар нь тэр охиныг нь төрүүлж авраад дараагийн охиныг нь аврах гэсэн чинь оройтчихсан гэд байсан нь тэр хүзүүний зүйлтэн дээр нь нар гэлбсэн л болж таардаг. Ерөнхийдөө бол манай хүн тэр хүзүүний зүйлтийг нь гуйж зүгээгүй байсан бол найз жүүийн аврагдаад манай хүн өхөж болох байсан л гэсэн үг. Тийм болохоор л найз жүүийн манай хүнд уурлан сүнс усныхаа дараа хүртэл манай хүнийг аз жаргалтай амьдруулахгүй гэдэл эргэн тойрны бүх хүмүүсийг үргээгээд л байсан гэсэн үг. Харин сая тэр зүйлтийг нь буцааж өгснөөр найзынхаа сүнсийг эцэст нэг аргадчих шиг л байгаа. За ингээд манай хүн эмнэлэг тухайн ороход тэр хаваар нь бөөн сурвалжлага энтер болчихсон шинэхэн найз залуу болох захирлж өгөө нь ухаангүй л хэвтэж байдаг. Эцэст нь нэг бодож дөнгөжл үерхлэн эхлэхэд ийм аюултай зүйлс болоод байгаа тул манай хүн чөөрхөө найз залуугийнхаа аюулгүй байдлыг бодоод гадаадад байдаг ээж дүүрүүгээ бүр мөсөн явахаар болсон байдаг. Шинэхэн найз залуу буюу захирлж өгөөч ухаан орсноо шууд Ёри хаан байна гэж уурсаар байгаад ажлынхаа ахаас сонсоод шууд нисэх буудлын зүг гараа шатчихдаг. Яаран сандран очиход манай хүн ашгүй арай нисээгүй харагдах ба хажууд нь очиж суугаад ингээд шууд явчихж болд юм уу? Явсан ч гэсэн хизээ ирэх юм гэж уурлангуу асуухад манай хүн ч ирэхгүй баха уучлаарай гэж хэлээд цаашаага яваад өгдөг. Найз залуу нараас нь уцаарч залгаад хоёр талд бөөн үйлэн байлан болсоор манай хүн шалханд аваад цаашаага ороод онгоцсондоо сууснаар онгоцон ч хөөрч эхлэх нь тэр. Гэтэл хамгийн сонин нь нөгөө найз жүүгийнхэн сүнс ч гэсэн онгоцсон дотор ороод ирчихсэн харагдах ба гинтэл тэнгэрч муудаж онгоц дайвалзаад салганаж эхэлснээр энэхүү нислэгэн цуслагдаж манай хүний сууж буй онгоц буцаад эйрпорт дээрээ буугаад ирдэг. Эйрпорт дотор амьгүй мэтэл болчихсон эмороод
сууж байсан өнөөх зүгүүч энэ мэдээг сонсоод бөөн л баяр хөөр болоод манай хүнийг тосож аваад чи түрүү үйлсэн те үгүй би үйлээгүй харин чи үйлсэн те энтергээд элдвийг ярилцаад манай хоёр цаашаага алхаж буугаар энэхүү кино маань дуустдаг. Энэ үеэр аэропорт дээр найз Жуугийнхэн сүнс ч мөн манай хоёрыг хараад зогсож байдаг. Найзынхан сүнс манай хүнийг уучлаад сая тэнгэрийг нь албаар муутгаж манай хүнийг буцаад найз залуу руу нь явуулсан юм шиг байгаа. Яа. Гэхдээ иймэрхүү хайр дурлал энтертэй кино ярьсан чинь бас эвгүй юм биш үү те. Гэхдээ манайханд хаа нэг иймэрхүү аимшиг мөртлөө хөнгөө хөөрхөн кино оруулал ямархуу байна. Комментоор заавал саналаа хэлээрэй. За. Яг тэгээд мэдээж л дараагийн кино нэх удахгүй тул манай бамбарнууд юу ихэ мэдчихэж байгаа штэ те. Лайк саба дараад сүсгэлээ сууж байгаарай.